Тэгэхээр ардын үг иргэдийн аяны 3 дахь хилцүүлэг шударгаас хуулийн засаглал, за авилгагүй нийгэм шүүхийн шинжилэл гэсэн сэдвийн хүрээнд өнөөдөр боллоо. Тэгэхээр өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Монголын медиа корпорац дээрх сэдвийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн өнгөрсөн 8 жилийн хугацаанд хийсэн ажил, санаачлалуудыг олон нийтэд хүргэсэн юм а. За ийм мэдээлжүүлэлтийн аян бол зөвлөлт харжлын нэг гол хэлбэр нь байдаг. За мэдээлэлтэй иргэн хамгийн үнэн зөв бодиттой дүгнэлтийг хийж оновчтой шийдвэр гаргах нь бол тогтогдсон байдаг. За тиймээс бид ардын үг зөвлөлт хаяныхаа хугацаанд хэлцэх асуудлуудтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл холбогдох их сурвалж салбарын судлаачид мэргэжилтнүүдийн ярилцлага, баримт тайлбартаагаар хүргэсэн. За тэгвэл өнөөдөр санамсаргүй төврийн аргаар сонгогдсон 200 ардын эксперт ерөнхийлөгч Элбэг Доржийн 2 бүрэн эрхийн хугацаанд шүүхийн шинтгэл, авилгын эсрэг хийж хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцлээ. Гол 3 үр дүн байгаа. Энэ ч шүүхэл нээлттэй болсон. Хуучин бол шүүхийн шийдвэр гэдэг бол хаалттай нэг цөөн хүрээний хүмүүс л үздэг, танилцдаг байлаа шүү дээ. Жишээлбэл шүүгч, прокурор, өмгөөлөгч хүрээнийг хязгаарлалт ч юм уу. Одоо бол нийтдээ бол жилдээ нэг дунджаар 3 сая орчим хяналт хийж байна. Иргэд 3 сая явдаг хяналт. Энээс бол нийт 150 мянган шийдвэрийг иргэд бол янз бүрийн байдлаар давтаж авч үзэх болцоотой байна. Захин байдлаар нийт улсын хэмжээнд 240 мянга гаруй шүүхийн шийдвэр бол ил тод болсон байна. Энэ бол өөрөө шүүхийн шийдвэрлэлийн том үр дүн. Дээрээс нь бол улсын хэмжээнд 105 шүүх бол нийтийн танхимтай, иргэдийн одоо зориулсан танхимтай болсон. Энд бол иргэд бол ямар нэгэн даргын зөвшөөрлөгөөр орох, шүүх хуралдааны сонирхох, шүүх хуралдаанд багтахгүй бол шүүхийн эмчилгээг авч үзэх, нөхөж үзэх боломж болцоо бүрдсэн. За дээрээс бас томор шүүхийн харац байдал, бие даасан байдал холбоотой шүүхийн дагнасантай холбоотой асуудлууд байгаа. Хуучин бол бид нар чинь шүүгч маань бүх маргаан шийддэг байлаа л да. Эрүүгийн маргаан шийддэг, иргэний маргаан шийддэг. Гэтэл иргэд маань бол эмч совилогч, асрагч гурвал ялгаад байдаг хэрнэ. Энэ бол захиргааны нэрийн шүүгч, энэ эрүүгийн шүүгч гэдэг бол ялгаж мэддэггүйс. Одоо бол шүүгч нар бол дагнаад энэ бол захиргааны шүүгч, энэ бол эрүүгийн шүүгч, энэ бол гэр бүлийн маргаан шийддэг, иргэний шүүгч гэдэг энийг бол ялгадаг болж байна. Шүүгч нар маань энэ чиглэлд мэрэгшиж байгаа нь бол томоохон холдсоо гэж харж байгаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн хувьд бол ер нь маш их үр дүнд хүрсэн хэлэлцүүлэг гэж хувьдаа бодож байгаа. Энэ бол ер нь өмнөх урд урдын ерөнхийлөгч ийм одоо иргэдтэйг уулзсан ийм хэлэлцүүлэг ер нь хийж би мэдэхгүй юм байна. Өнөөдөр хэлэлцүүлгүүд Элбэг Доржийн ерөнхийлөгч өөрөө ирж бичлэн одоо 8 жилийн эрхийн хүрээнд хийсэн ажлын тайлан одоо тэрчлэн өнөөдрөөс авчилж байгаа одоо шударгаас шүүхийн шинжилгээний талаар яг өөрөө хийсэн ажлын талаар яг ярьлаа. Энэ бол ард иргэдэд яг үнэтэй тийм зөвлөгөө мэдээлэл тийм хангалттай болсон байна гэж бодож байна. Би одоо өнөөдрийн авсан мэдээлэл дээрээ тулгуурлаад үзэх юм бол шүүх болоод хуулийн байгууллагын үйл ажиллагаа хүнийг одоо хайрлах хэмжээнд очив байна гэж би бодож байна. Ер нь шүүх цагтаа хууль гэхэр хүн яадаг гэхэр шийтгэл те одоо эсвэл ял зэмлэл гэж боддог бол шүүх болоод хуулийн байгууллагын үйл ажиллагаа хүнийг хамгаалдаг, хайрладаг, эвдрүүлдэг, зуучилдаг ийм зүг зохистой харилцааны эхлэл рүү орж явж байгаа юм байна гэж би харж байна л да. Би өнөөдрийнхөө мэдээлэлн дээр үндэслээд Ерөнхийлөгч Элбэг Доржийн шударга шиг тогтоох чиглэлээр хийсэн ажлуудыг сануулхад авилгын эсрэг хуулийн засаглал, том төрөөс ухаалаг төрлүүд зэрэг санаачлал гаргаж үндэсний хэмжээний аян болгон өрнүүлж байсан. За Монгол улс цаазын ялгаа болсныг зарлаж үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, авилгатай тэмцэх хөтөлбөрийг санаачлан батлуулсан. Хар тамхитай тэмцэх чиглэлээр дөрвтэй алхам хийсэн зэрэг нь 2 бүрэн эрхийн хугацаанд хийсэн онцлог ажлууд болж байна. За шударгаас хуулийн засаглал, авилгагүй нийгэм, шүүхийн шинжилгээ сэдвийн хүрээнд явагдсан ардын үг аяны 3 дахь хэлэлцүүлгийн дүн маргааш гарах юм а.